Та бүхэнд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2024 онд хийж гүйцэтгэсэн онцлог 3 ажлыг танилцуулж байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.cg-ийн цахим хуудаст дараах шинжилэлт хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн. Legalinfo.cg-ийн цахим хуудсанд байршуулсан хуулийн төсөл болон захиргааны хэм хэмжээний актын төсөлд иргэд олон нийт төслийн зүйл, заалт төс бүрээр санал өгөх боломжтой болсон. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим хуудасны хэрэглэгчдийг ажиллаж буй салбар мэргэжлэр нь сонирхлын бүлэг үүсгэн тухайн бүлгийн дунд хамаарал бүхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг Facebook Live болон YouTube сувгаар дамжуулан Legalinfo.cg-ийн цахим хуудаст байршуулж иргэдийн дунд лайв байдлаар санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болсон. Хууль тогтоомжийн системчлэлийг боловсронгүй болгох, хууль тогтоомж эрх зүйн мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хэрэглэхэд хялбар болгох зорилгоор хууль тогтоомж түүнд үндэслэн гарсан бусад эрх зүйн актын хооронд семантик холболтыг хийсэн. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байрших нийт 12993 хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний актаас 10997 актад 24586 удаагийн үйлдэлээр семантик холболт хийж гүйцэтгэлээ. Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2019-с 2024 оны 199 дугаарыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн цахим хуудаст байршуулж нийт 2929 актыг захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд холбосон. Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1992-оос 2024 оны 1264 дугаарын Legalinfo.cg-ийн цахим хуудаст байршуулж нийт 10,192 актаас 6,184 буюу 60.7% эрх зүйн актыг төрийн мэдээлэл эмхтгэлтэй холбосон. Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах хууль тус бүрд тухайн хуулийн батлагдсан үзэл баримтлал, хувийн хэрэг болон уйгуржин монгол бичигт хөрвүүлсэн хувилбарыг хавсаргах технологийн боломжийг бүрдүүлсэн. Хууль зүйн судалгааны цахим сан www.legalresearch.cg-ийн хууль зүйн эрдэм шинжилгээ судалгааны үндэсний хэмжээний анхны цахим платформыг бий болгох зорилгоор хууль зүйн судалгааны цахим сан Legalresearch.cg-ийг хийж гүйцэтгсэн. Уг цахим сан нь олон улсад дагаж мөрддөг ишлэлийн стандартыг дотооддоо нийгмүр хэрэгэлдэг болгох зорилгоор ишлэл автоматжуулалтын хэсэг болон ишлэгдсэн бүтээлүүдийг эренбэлдгээрээ бусад цахим сангуудаас онцлог юм. Мөн дэлгэрэнгүй хайлтын системтэй англи хэлтэй олон улсын хууль зүйн судалгааны цахим сангуудтай хамтран ажиллах боломжтой зэрэг олон давуу талтай юм. Хууль зүйн сургалт судалгааны төв, судалгааны мэдээлэл. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалт судалгааны төв 2024 онд нийт 39 судалгаа, лавлгаа хийж гүйцэтгэсэн ба үүний 76.9%-ийг хууль зүй, дотоод хэргийн яамны захиалга судалгаа эзэлж байна. Эдгээрийг эрх зүйн салбараар нь ангилбал захиргааны болон зөрчлийн эрх зүйд холбогдох 15 судалгаа, лавлгаа, эрүүгийн эрх зүйд холбогдох 14 судалгаа, лавлгаа, иргэний эрх зүйд холбогдох 9 судалгаа, үндсэн хуулийн эрх зүйд 1 судалгааг хийж гүйцэтгсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалт судалгааны төв нь нийтийн эрх зүйн сектор, хувийн эрх зүйн сектор, эрүүгийн эрх зүй, криминологийн сектор, хүний эрх, олон улсын эрх зүйн сектор гэсэн нийт 4 эрх зүйн секторт хуваагддаг ба 2024 онд доорх график заасны дагуу судалгааг хийж гүйцэтгсэн байна. Монгол улсын гэмт хэргийн цагаан ном 2023. Монгол улсын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны захиалгаар Монгол улс дахь гэмт хэргийн цагаан ном 2023-ыг шинжилсэн бүтэц агуулгаар боловсруулж гүйцэтгэв. Тус хүрээлэн нь гэмт хэргийн цагаан номыг тухайн жилийн статистикийг өмнөх жилүүдтэй харьцуулагдах боломжтой, тоо мэдээллийн оновчтой бөгөөд тодорхой байхыг чухалчилсан шинэ бүтцээр боловсруулсан ба онцлог сэдвээр хар тамхи, мансууруулах бодис холбогдох гэмт хэргийг сонгож
мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, тус гэмт хэрэгт холбогдогчийн профайлинг судалгааг тус хийсэн болно. Та бүхэнд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2024 онд хийж гүйцэтгсэн онцлог 3 ажлыг танилцууллаа.